би чи зураг авалтандаа зориулаад хумсаа хийлгэж ин хийж ин хийх нь цааш юм бэ. Цацаа өөрийнхөө хумсыг хуучин хумсыг салгаж явах шиг байна. Ямар хумсыг хэлэх чам гэрлээ? Би зүгээр бодуулнаа. Бодуулах юм. Цацаа хумс хэлэх юм уу? Хэлин. YJ гос сахны салаа маань гоё төрөл бүрийн үйлчлэгээтэй айгүй гоё газар байгаа шүү. За цацаа өөрөө ингээ хумсаа арилгасан ч ямар юм? Гоё. Магаас зураг авалтандаа орох гээд догдолж байна уу? Довлон байна. Юу асуулгамаар? Над дээр ирж үйлчлүүлээрээ. Маникюр ч юм болж байгаа шүү. Хаа? Би YJ дээр сууж байна. YJ болохоор Jam Castle 7 дахь урт. Би сууж байгаа шүү. Одоо би ингээд сурчиж байгаа. Тэгэхээр би 2-7 өдрийн дараа л хангалттайсаа хийдэг болчихно. За юугүй. Нэрөө. За би тэд ингээд студи дээр ирсэн байна. Тэгээд ингэ сандарч идэв ч. Өтөр амар сандарсан шүү дээ. Энэ ингээ хамар мамартун хамаг гой гарагтай тахгүй зураг. Тэгээд өнөөдөр нөгөө нэг Софиягийн ээж Софи хоёрт хэлэхгүйгээр Софиягийн ээжийн дагуулад ирсэн хгүй. Тэгээд манай София маань хамтдаа гой зурагтаалах гэсэн ээжтэйгээ гэдэг одоо яг Мартин 8 болж байгаа болохоор бит хоёрыг ярилцж байгаа. Софиягийн ээжийн бас нууцаар аваад ирсэн худлаа ирээд аваад ирсэн гэдэг байгаа. Тэгээд очицгой. Санана. Сэ. За, өдрийн минь. За, ийшээ явцгаа хийдээ. Нэг дүр байна. За, тэгээ нэг дүр. Амар л уурч аваагийн дүр. За, яг чуулгууд юм чинь аа. Зүгээр та нүгөө амтнаас ингээ фотлоо хараад нэг дүр гарч ирсэн үү? Мэдгүй. Чадаагүй. Чарлаад явахгүй. Чадахгүй шүү дээ. Тэгээд ингэж чадахгүй шүү дээ ерөөсөө. За, тийм. Лөвч юм дээр аа. Ерөөсөө. Тэрийг super лөвч юм дээр байна. Тэгээд танаач амар шиг манай ажил чадна. Мөрөсөө лөвч ихтэй татдаг гэдэг. Одоо хожоо байдаг. Одоо ийш харна. Тэнд нэг хүн 6 даруулаад ах юм. Гэрмэвш нэг үйл. Мөн үү? Жилэг тийм Лөөрч байхгүй яг. Ой бай. Гинийч зүгээр. Тэгээд яаж хийх юм хийж чадахгүй байна. За тэгээд ийш хацаа. Царайгаа дахиад жоох юм би. Зүгээр эрүүг ингэж жоох өрөг. За яг тэгэж хойлоо нэг хат үзье. Их бие бэрээ шээ. За нөгөө сая нуруу Битүүд. Ман София мейкап. Ээжигээ. Ингэж харлаа. Би ингэ мейкапн дээр цаг авдаг шүү. Дугаарын энд оруулдаг чи. Ингэж хажуугаас байхаараа Сүдэрлэж өгч шээ. одоо энэ амар гоё. Ийм чиний энэ дүрх мөн. Илүү нэг юм ихтэлэг болж нөгөө энэ ирүүч нь гоё байгаа байхгүй. Энэ хамар мамар нүд чинь хажууд шин тэр айгуу гоё.
За бид 133 дугаар сургууль дээр ирсэн байна. Сонирхлоо яг ямар нэгэн бүжгийн дугуйлан ч юм уу эсвэл ямар нэгэн сэт дугуйланд хамрагдж байгаа хүмүүс байна уу? Байна. Энэ юм шүү дээ. За миний бол 10 жилийн хамгийн одоо дуртай байсан зүйл маань бүжиг байсан. Тэгээ бүжгээрээ ч тууштай байсан. Тэгээд за бүжгийн хэсгийг цацаа ирчих заяа. Миний нэг одоо 10 жилийн хамгийн хэцүү юм болохоор гоо сайхны тал дээр амар санаа зовдөг. Тэгээ ингээд би яг 20 гараад ойлгосон нэг зүйлийнхаа талаар та нарт ярьж өгье заяа. Ингээд талент өөрийгөө амар ойлгох хэрэгтэй. Тэнгүүдээ хамгийн өөдөө хэсгүүд дээр ингээд онцолж чаддаг өөрийгөө. Тэгснэ миний яг ийм гэх 20 гартлаа гэж өгсөн байхгүй. 10 жилдээ ч гэсэн. Тэнгүүд яг 20 гараад би ч ингээд бүгдээ зогцоороо ингэж харагдсан юм байна шүү дээ. Миний энэ чинь ингэж хүмүүс ингэж ойлгох юм гэж надад хэлсэн юм байна шүү дээ. Тэгэхээр миний ингээд энэ олон жил амар их санаа зовсон зүйл маань тийм ч санаа зовхоор асуудал биш юм байна гэж ойлгосон байт юм аа. За би гурийн танилцсан түүхээс үжигсэн зурсхан болтой. Дэлгэрмэн бүтээл болохоор 10 жилийнхаа 6 дугаар ангиас хойш найзлсан. Тэгээд дэлгэрмэн болохоор манай дээд надаас нэг ирж би 6 гэж амьд байгаагүй 7 гэсэн. Ер нь бол адилхан татвараа байж байгаа нэг 7 үсгийн өөдгөө 6-д орсон. Анхны 12 жилийн юм байна. Тэгээд сүүлийн 11 жилийн юм байна. Тэгээд 6 дугаар ангиас эхлээд сургуулийнхаа бүжгийн дугуйланд дэлгэрмэн бүтээл хамт явж хийснээс хойш нөхөрлөж найзалж хийсэн. Тэгээд их сургуультай хамтдаа орсон, хамт төгссөн, одоо хамт ажиллаж байгаа юм байна. Гэвч болохоор их сургуулиасаа бид гурав танилцж найзалж хийсэн. Яг хамтдаа бас 1-р курстаа аваад хамтдаа төгсөөд одоо хамтдаа ажиллаж байгаа. За бид гурав танилцсан түүхэн бол нэг юм хөө. За тэгээд 6 дугаар ангиас эхлээд нөгөө бүжгийн дугуйланд явж хийсэн. Тэгээд нөгөө 6 дугаар ангийн хүүхэд чинь хичээлээ хараад хажуугаар нь бүжгийн дугуйланд яваад хажуугаар нь нөгөө найзуудтайгаа амар их найзалж цагийг өнгөрүүлдэг. Тэгээд нөгөө тэмцээн уулзаад орох болохоор бас маш их цагийг гаргадаг. Тэнгүүд гэрийнхэн эхлээд дэмждэг байж байгаа сүүл рүүгээ болохоор чи бүжгийн хүн болохгүй шүү дээ. Чи он сураад ингээд сайн сургуульд орж чадах юм бол чи мөнгө олж чадна. Бүжгийн чи мөнгө болохгүй гэж амар хүмүүс хэлдэг байсан баггүй. Тэгээд манай ах надаас 3 ах маань аягүй тэгж хэлдэг байсан. Тэгээд би ч нэг ахаасаа айдаг хэрнээл хэлэхгүй гарч аваад хэлтэй яваад хэлээд хэрэлдээ хэлтэй яваад ээжэд хэлээд загнуулаад ингээд уйлж дуушаад ямар ч ихсэн амар тэмцний эцэст би яг бүжгийн авч үлдэж чадсан. Тэгэхээр та нар бүгдээрээ яг хүсэж байгаа зүйлээр хийгээрэй гэж уриалж байна. За миний хувьд гэх юм бол өөрөө өөртөө өмнөж байгаарай хинч чамайг юу гэж хэлж ийсэн тэр зүйлд нь автахгүйгээр өөрөө өөртөө л өмнөж байгаарай гэдгийг захихыг маш их хүсэж байна. Өөртөө итгэлтэй байхад 1000 хажуу талаас чинь чамайг доош нь хийжсэн ч тэр хамаагүй өөдөөс нь уучлаарай би чаднаа. Би өөртөө итгэлтэй байгаа болохоор энийг би чадна гэж өөрөө өөртөө итгэлтэй байгаарай гэдэг зүйлийг хэлмээр байна.